Үнэхээр өнгөрсөн хугацаанд улс төрийн тулхтай, түшигтэй, ариун их түүхтэй, бүтээсэн ч юмтай, хийсэн ч юмтай, хэлэх ч юмтай улс төрийн хүчнийг бид нар өнөөдөр том их ашигын төлөө нэг талдаа гарч сонгосон шиг сонгож чадахгүй юм бол ямар одоо гашуун тавилан учирдгийг өнгөрсөн 4 жилийн харуулсан байж байгаа. Өнөөдөр бид нар 44 их 80 төгрөгийн өр төлбөрт орчихсон байж байгаа. 2017 оноос эхлээд эхний 500 сая доллароо бид бүхэн хүүгийн хамт төлөх ийм хүнд хэцүү цаг үед ирж байгаа. Гэтэл өр төлбөрөө төлж чадахгүйгээс болж газар нутаг руу цэрэг оруулж байгаа үйл ажиллагааг бид нар олон улсын хэв мэдээлэлээс харж байгаа шүү. Тажикстаны асуудал байж. Монгол ийм хүнд нөхцөл байдалд ирчихсэн байгаа учраас бид нар асуудлынхаа нэг талд гарья. Нэг том хүчнээ дэмжийе. Том эрх ашигын төлөө явъя. Эх орон тусгаар тогтнолынхаа төлөө явъя гэдэг энэ үүднээс бид нар өнөөдрийнхээ сонголтыг хийж байгаа маа гэдгийг онцолж хэлхийг хүсэж байна. Монгол ардын хувьсгалт нам өөртөө дүгэлт хийх цаг болсон. Энэ олон хүмүүс яагаад намаас гарч байна вэ? Энэ олон залуучууд, ахмад, дунд үеийнхэн яагаад намаас гарч байна вэ гэдэг дээр өөртөө дүгэлт хийх цаг болсон. Дүгэлт хийх цаг болсон. Бурууг бусдаас биш өөртөөсөө хайх хэрэгтэй. Хүнээр бол өөрийгөө онцлох хэрэгтэй. Өөрийгөө онцлох хэрэгтэй. Үнэндээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд элэг дэлүү хоёрын завсар хавчуулагдсан нойр учирхай гэж бардамнаж явдгаа болох хэрэгтэй. Нойр учирхай биш харин хорт хавдрын хэмжээнд хүрчихсэн гэдгийг энэ дээр бас онцолж хэлмээр байна. Монгол ардын хувьсгалт намаас гарах миний шалтгаан Монгол ардын хувьсгалт намын ярьдаг эрх чөлөө шудраг бас эм нэгдэл хийдэг зүйл Монгол ардын хувьсгалт намд байхгүй байна. Гишүүд дэмжигчтэй үл тоодог, дээд чатандаа тоглолт хийдэг, залуу хүмүүсээ хүндэлдэг, ахмадуудаа хүндэлдэг. Энэ шалтгаанаас болж би Монгол ардын хувьсгалт намаас гарах хүсэлтэйгээ энэ явтан хэлье. Монгол ардын хувьсгалт нам хэрнээсээ саллаа гэж хэвлэл мэдээлэлээр ярьж байна. Одоо бидний үсийг ураг чарвагчаар нь ярьж байна. Миний хувьд бол залуу хүний хувьд би өөрийнхөө сэтгэхүйд бүх хэрнээсээ салж байна гэж ойлгож байгаа. Өнөөдөр Монгол ардын хувьсгалт нам, Монгол ардын нам хоёрыг эвлэлтэн эвлэх гэж байна, нэгдэж авах гэж байна, нэгдэж хамтарч ажиллах гэж байна. Улсын орныхоо төлөө төвчөө болж ажиллах гэж байна гэж бид нар ингэж бодож. Энд өөрийнхөө сэтгэл зүрхээрээ ихэл өмчлөөр үзэл бодлороо энэ намын төлөө тодорхой хэмжээгээр ажиллаж ингэж явсан. За тийм учраас одоо энэ байдал үнэхээр алдагдсан байгаа учраас өнөөдөр би Баянгол дүүргийн 8 дугаар үүрийн гишүүн учраас өнөөдөр албан ёсоор хэвлэл мэдээллийнхээ өмнө энэ Монгол ардын хувьсгалт намаас зүтгэлцэж байгаа, татгалзаж байгаагаа илэрхийлж байна. Удирдлага доод шатныхаа иргэдийнхээ гишүүдийнхээ үгийг сонсгоо байжээ. Ийм учраас манай ахмад үеийнхэн 2016 оны сонгуульд айлч нам, айлч хүчин нэгдсэн нэг хүчин болж энэ улс орны аварья гэдэг хүлээлттэй байсан. Гэтэл энийг бол явцсан эрх ашигын үүднээс зөвхөн хүн энэ том зорилтоос няцсныг би эсэргүүцэж Монгол ардын хувьсгалт намаас татгалзаж байгаамаа.